би чарайхгүй шүү. Бүгд чимээгүй шиг бас бодлоо суугараа минь. За сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? Эрүүл мэндийн саруу тухайтай сайхан сэтгэлээр зөв Монгол хүн болчихвол. За баярлалаа. За суучих минь хүүхдүүд. За одоо бүгдээрээ уншлагын цагт оръё. Намайг Чулуун хүүгийн үр туяа гэдэг. Идүүгээ би багангийн багшаар 40 жилдээ ажиллаж байна. Өдөр бүр хүүхдүүдээ угтаж авахаас миний ажил эхэлдэг. Миний ажлын онцлог гэвэл бага насны хүүхдүүдтэй ажилладаг учраас яг л ээж аав шиг ханддаг. Би хүүхдүүдэд мэдлэг олгохоос гадна одоо төлөвшил, хүмүүжил дээр нь их анхаарч ажилладаг. За бид өглөө 7 цаг 40 минутанд ирж яг цагтаа бүгд хамтдаа гэсэн урандор 20 минут ном уншдаг байгаа. Ингээд цаашаа яг үндсэн үйл ажиллагаанд хичээлэх үйл ажиллагаанд ордог. Өнөөдөр манай ангид монгол хэл, математик, хүн байгаль, англи хэл, төрсөг урлаг гэсэн хичээлүүд орно. За бид 3 дугаар цагийнхаа завсарлагаанаар үдийн цаг хөтөлбөртөд хамрагддаг. За энэ үеэрээ бас эцэгийнхээ дэмжлэгтэйгээр сүүх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ бол сурагчтай маань эрүүл мэндийн хувьд дэмжлэг болсон их зөв зүйтэй үйл ажиллагаа гэж боддог. За сафаа За өнөөдрийн хичээл дууслаа хүүхдүүдээ бүгдээрээ босуудлаасаа босоод жагсаа дараа гарыг. За ингээд гараас хөдөлгөж өгч байгаа гарын үсгээ зураад. За. За баяртай сайхан амраарай. За буяг шиг. Өнөөдрийн хичээл дуусаад мэрэгжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаатай 4-5 дугаар ангийн хүн байгаль хичээлийн сурах бичгээр байгаа туршилтуудыг бид нар яг өөрсдөө бодитоор хийж сурах бичгээ судалж байна. За мөн сургуулиар одоо шинжлэх ухаанч багчууд гэж 3-6 дугаар ангийн сурагчдад ийм дугуйлан хичээлүүлдэг. А өнөөдөр хуваарийн дагуу 4-р ангийн сурагчдад дугуйлан маань хичээлнэ. Сургууль дээр бас өнөөдөр их онцлог нэг үйл ажиллагаа болж байна. Энэ одоо жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг. Сургуулийн аврах шалгаруулах намрын спирткад маань бас болж байгаагаар их онцлог юм. Тэгээ өнөөдөр бас энэ спирткадта ангийн сурагчид маань амжилттай оролцоно гэдэгт бас итгэж байна. За багшийн ажил гэдэг амар ажил биш. Гэхдээ хүүхдүүдийн маань тэр цагаахан сэтгэл, сайхан инээмсэглэл, энерги бидэнд одоо ирээдүйн итгэл найдварыг одоо төрүүлж байдаг. Ийм учраас багш мэргэжил гэдэг бол үнэхээр сайхан мэргэжлээ. Монголынхоо мянган багш нартаа дэлхийн багш нарын 31 дахь өдөр Монголын багш нарын 59 дахь өдрийн баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.